Ирээдүйн өөртөө захиал гэдэг бол ямар вэ? Хуучин юмнуудаа ухаж байгаад нэлээд олон жилийн өмнө бичиж байсан тэмдэглэлийн дэвтэр оллоо. Өмнө нь юунд санаа тавьж анхаарч байснаа марчсан байт юм байна лээ. Тэгээд тэр хуудсуудыг уншаад нэг л дулаахан мэдрэмж төрөв. Тэгээ бодлоо л доо. Ирээдүйн өөртөө зориулан захиа бичдэг бол гоё юм биш үү гэж. Яахав цаасандаа бичиж болно л доо. Гэхдээ цаг хугацааны ирэхээр цаас хилэгдэн хаягдаад алга болчих тал бий. Санаандгүй байж байтал гинэт л захиа ирвэл гоё шүү дээ. Ингээд би үүнийг бүтээхээ шийдсэн. Дизайн тэгээ кодчлол. Веб капсул гэж нэрлэхээ шийдэв. Цаг хугацааны капсулд захиагаа хийгээд илгэнэ гэсэн үг. Ажиллагаа маш энгийн. Захиагаа бичээд хугацаагаа тохируулан хадгална. Тохируулсан хугацаа болоход автоматар таны захиаг дижитал хэлбэрээр илгээчихнэ. Гоё биш гэж үү? Би өөртөө шинэ жилээр бас 1 жилийн дараа, бүр 5 жилийн дараа захиа хаяглаж оруулсан. Одоо хүлээх л үлдлээ. Танд хэрэгтэй санагдаж байна уу? Ашиглаад үзээрэй. My Capsule app. Тийм, хүсвэл өөр хүн рүү ч захиалгаж болно шүү.